За тэгэхээр Сүхбаатар аймаг мал хулгайлах гэмтэргээр улсын хэмжээнд маш дээгүүр эрмэлэгдсэн гэсэн мэдээтэй та бүхэнтэйгээ уулзж байна. Тэгэхээр энэ төрлийн гэмтэргээс эрхээ өршлөн сэргийлж байгаа юм. За мөн малын хулгайн гэмтэргийн илрүүлэлт ямар байгаа талаар тодруулахаар аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн засгийн мал хулгайлах гэмтэрэгтэй тэмцэх ажил хариуцсан эрүүгийн ахлах мөрдөг цагдаагийн Ахмад Дөлгөөнтэй бид бүхэн уулзаад байна. Өдрийн мэндийг хүргэе. За та бүхний өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Сүхбаатар аймгийн хэмжээнд тэрс буюу Өрөнзөө аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмтэрэг нэлээдгүй өссөн үзүүлэлттэй байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Тэгэхээр яг манай аймгийн хэмжээнд энэ төрлийн гэмтэргээр нь яг он гарсаар хэд бүртгэгдв? За яг Сүхбаатар аймгийн хэмжээнд гэх юм бол 2025 онд мал хулгайлах төрлийн гэмтэрэг нийтдээ 57 эрх бүртгэгдсэн байна. За энэ 57 бүртгэгдсэн 57 гэмтэргээс одоо эзэн холбогдогчийг олж тогтоогоод одоо эрэг үүсгэж ялагчаар татсан 34 эрэг. За хаасан 9 эрэг. За үлдэгдэл одоо ингээд 14 эрэгт одоо үрдэн шалгах ажиллагааг хөрвүүлэн явуулж байна. За нийт бүртгэгдсэн 57 гэмтэрэг гэдэг нь бол за бас одоо гэмтэргийн гаралтаараа улсын хэмжээнд бол бас нэлээд дээгүүр баримт орж байгаа. За улсын хэмжээнд бол хинтэд орнод Сүхбаатар аймагуд бол мал хулгайлах гэмтэргээр нэлээд дээгүүр баримт эзэлдэг бол за манай Сүхбаатар аймагын хувьд бол энэ жилийн хувьд малын хулгайлах гэмтэрийг гаралт өссөн хандлагатай юм байгаад байна. Тэгэхээр яг одоо мал хулгайлах гэмтэрийг үйлдэж байгаад баригдсан хүмүүс ер нь хэр олон байна? Илрүүлэлт нь ер нь хэдэн хувьтай байгаа юм? 51-ээс хэдийг нь илрүүлсэн? Нийт бүртгэгдсэн 57 гэмтэргээс нийт 34 эргийг илрүүлээд хэрэг үрг үсгэж ялагчаар татсан. За нийт гэмтэргийн илрүүлэлт 57.7% байгаа. За одоо үлдэгдэл 14 эзэн холбогдогчийн тогтоогдоогүй мал хулгайлах төрлийн гэмтэрэг одоо манайх төр үргэлжлүүлэн үрдэж шалгах ажиллагаа явуулж байгаа бол за үүнээс одоо бид нар юу гэдэг хэрэг илрүүлэх боломжтой тийм ээ шийдвэрлэх боломжтой эргийн судалгаа юмнуудыг гаргаад одоо яг бас нэг 5 эрэгт ажиллагаа юмнууд хийж чинь тийм ээ. Одоо үлдэгдэл хэрэгүүдээс 5 нь бол бас эзэн холбогдогчийн тогтоогдсон одоо шийдвэрлэх боломжтой гэсэн. Иргэдийн хувьд болохоор энэ жил нөгөө нэг малаа бэлчээрээсээ алдаад байгаа гэсэн мэдээлэл бас байгаад байгаа шүү дээ. Тэр ер нь хэр үнэн бэ? Бэлчээрээсээ алдаж байгаа тохиолдолд яг яах ёстой? Энэ цагдаагийн дагалгчид бэлтгүүлэх юм уу? Эсвэл одоо тэрийг одоо хулгайд тооцохгүй гэхэд олон эргэлзээ байна л да. Энийг тайлбал. За тий. Одоо сүүлийн үед яг цагдаагийн байгууллагад бүртгэж байгаа нийт гэмтэргийн шинжтэй гомдол мэдээлэл дийлэх хувинд бол одоо малчид бэлчээр дээрээс мал алдлаа гэдэг гомдол мэдээлэл юмнууд бүртгэгдэж байна. За энэ нь өөрөө бол бас хоёр зүгээр талтай тийм ээ. Аль ч талаас нь бас хоёр олон талаас нь харж болно. За нэг бол одоо үнэхээр хин нэгний санаатай үйлдэлийн улмаас хин нэг одоо хулгайлаад малыг нь хулгайлаа авчиж гэж үзэж болж байна. За нөгөө талаас салхи шуурганд урддаг ч юм уу тийм ээ. За тийм байдлаар ингэж алга болох гэж байна тийм ээ. За тэгэхээр яг энэ бол яг үнэхээр хулгайлагдсан байна уу? Салхи шуурганд уруутсан байна уу гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бол тогтоогдно. За яг энэ төрлийн одоо юу гэдэг гэмтэргийн шинжтэй гомдол мэдээлэл иргэдүүд маань одоо цагдаагийн байгууллага энэ дээр мэдээлэх за алдсан малаа бүртгүүлэх цаг алдалгүй бүртгүүлэх шаардлагатай тийм ээ. За бүртгүүлснээрээ бид нар юу гэдэг босод одоо эзэн холбогдогчийн тогтоогдоогүй байгаа одоо малын одоо хүмүүстэй холбогдож одоо юу яах таниулах тийм ээ. За босод орон нутагт одоо эрен сурвалжлах тийм ээ. Одоо алдсан малын хайх гэх мэт ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. За энэ нь өөрөө бас тодорхой хэмжээний цаг хугацаа ордог учраас нэн дээр цагдаагийн байгууллагууд болсон мэдээлэх шаардлагатай болж байна. Тэгэхээр гэмтэрийг үйлдэж байгаа хүмүүсийг одоо үгүй насны ангиллаар ч гэдэг юм уу ажил мэргэжлийн байдлаар ч гэдэг юм уу ер нь яг ямар хүмүүс байна? Шууд анх удаага ингэж хулгай хийж байгаа хүмүүс байна уу? Эсвэл давтан хулгай одоо үйлдэж байна уу? За яг гоо гэмтэрийг үйлдэх одоо шалтгаан нөхцөл бол үйлдэж байгаа хүмүүс бол ихэвчлэн одоо урд өмнө нь ялж идэл эдэлсэн тийм ээ. За тэгээд урд өмнө ярьж эдэлсэн. За амар хэлбэр аргаар мөнгө олох хүсэл эрмэлзэлтэй тийм ээ. За мөн дээрээс нь өсвөр насны хүүхдүүд бас гэмтэрийг үлдэх одоо тийм зүйлс ажиглагдаж байна. За ер нь тэгээд бас иргэдийн амжиргааж төвчин гэдэг юм тийм өрхөө орлого муу бага зэрэгээс одоо ингээд шалтгаалаад энэ гэмтэрийг үлдэх үнсэн шалтгаан юмнууд бол болж байна. За яг гэмтэрийг үлдэж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол хөвчлэн нөгөө урд өмнө нь ялж итгэл эдэлж байсан тийм ээ. За мөн дээрээс нөгөө өрхөө амжиргааж төвшнгөөс доогоорч орлоготой ч юм уу тийм ээ. За тийм хүмүүс хөвчлөө. Өсвөр насны хүүхдүүд тэгэхээр өнгөрсөн 100 билүүтэй нэг юм ямаа хулгайлах, хонь хулгайлах гэмтэр анх бүртгэгдэж ирсэн гэсэн тэрнээс хойш ахин давтагдсан уу? За тийм асуудал бол дахиж давтагддаг байна. Тийм. Аха. Ер нь одоо юу гэдэг мал хулгайлах гэмтэрээс өршлөн сэргийлэх гол арга нь одоо юу гэж бодож байна? Зөвхөн одоо юу гэдэг малчид өөрсдөө малаа мэдээж хэрэг бэлчээртэйгээ малаа өдөржингөө дагаа явж чадахгүй. Тэгэхээр малчид өөрсдөө малаа эсвэл өдөржингөө дагаж явах юм уу? Эсвэл цагдаа тэрийг хамгаалах юм уу? Тэг гол арга нь юу юм? За яг мэдээж одоо мал хулгайлах гэмтэргээс өршлөн сэргийлэх ажилд бол иргэдийн оролцоо, малчдын өөрсдөө оролцоо бол маш чухал. За бид нар одоо малчтай бас мэдээлэлээр хангах үүрэг оролцоотой оролцсон. Яг энэ талаар яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр малчид өөрсдөө одоо малын бэлчээр дээр малаа ер нь бол байнга
хараанилгатай хариулгатай байх хэрэгтэй. Мөн дээрээс нь одоо сэжиг бүхий байдлаар одоо очиж байгаа хүн тээврээр хэрэгсэл тийм ээ. За малынхын бэлчээгээр дээгүүр явж байгаа одоо гарал зурсал тодорхойгүй тийм малын мэдээлэл юмнуудыг бол цагдаагийн байгууллагын дээр мэдээлэх тийм үүргүүдийг хүлээж одоо юу гэдэг малынхын бэлчээр дээр одоо 20 тонны 30 тонны адуу ороод ирдэг. За тэрийг бол нэн дээр одоо сумын хэсгийн төлөвлөгчөөрөө дамжуулаад ч юм уу эсвэл багийн дарганаараа дамжуулаад за энд ийм эзгүй мал явчин тийм ээ. Тэгж нэг гэдэг юмнуудыг бас цагдаагийн байгууллагын дээр мэдээлэх үүрэгтэй. За мөн дээрээс нь одоо сэжиг бүхий байдлаар одоо өдөө орон нутагт ингээд явж байгаа зорчиж байгаа тээврийн хэрэгсэл юм бол улсын дугаар ч юм уу тийм ээ. Ийм байдлаар ер нь бол урьдчилан сэргийлэгчийг л ажиллах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас гэдэг юм ер нь пост гарч ажиллаж байгаа. Хэрвээ юу гэдэг манайд аймагт нядлахгүйгээр шууд амьдаар начаа авсан тохиолдолд тэрийг илрүүлэх боломж юу манай аймгийн хэмжээнд хэрвээ. За яг аймагт нядлаагүй ингээд ачаад явсан тохиолдлыг бол илрүүлэх мэдээж бүрэн боломжтой. За сая энэ оны 10 сарын 15-наас 12 сарын 5-ны хугацаанд мал мах нэгц арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдсан. За энэ арга хэмжээний хүрээнд аймгийн төвд хяналтын 4 пост ажиллуулаад сумын нутаг дэвсгэрд бол цагийн менежментийн дагуу хэн шалгалтын үүргийг гүйцэтгэсэн. За тэгэхээр энэ хэн шалгалтын хүрээнд одоо Улаанбаатар хот юу гэдэг орнууд хинтий чиглэлд одоо мал мах тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл за иргэд аж ахуйн нэгж одоо мал махын гарал үүслийг тийм ээ шалгах. За мөн дээрээс нэг үнэхээр гарал үүслийн бичиг дээр заагдсан тэр тоош эрхийг ийм зүс тамгаарыг тарж яана гэдэг юмнуудыг бол бас хэн шалгалтаар ингэж хянж байгаа. Тэр чинь малчд болоод нөгөө малын эмчнэр цагдаагээд нэлээ олон дамжлагтай байдаг үстэй. Тэгэхээр энэ дамжлагын дунд алдаа гарч ийн гэсэн үг үү? Яг энэ төрлийн гэмтэрэг бол одоохондоо бол яг нөгөө тээвэрлээд авч явсан бүр гэмтэрэг бол манайх төр бол одоохондоо бүртгэдэг тий бүртгэдэг. Нэдэлсэн байвал. Тий. Нэдэлсэн байгаа бол мэдээж бид нар мөрчийн шалгах ажиллагаагаараа одоо гэмтэргийн хэргийн газар үүсэлгээр тийм ээ улмаар бэхжүүлэх тийм ээ. Бид тийм байдлаар алилруулна. Тэгээ бас сая нэг юм сонслоо л доо. Одоо үед энэ манай энэ хажуу айлын ч гэдэг юм уу манай тэнцээ байсан нутгийн айлын малыг тэр хүн ачаад явчлаа гэдгийг нэг малчаа харсан байна тий. Хараад тэрийгэ цагдаагийн байгууллага мэдээлэх юм бол мөнгө урамшуул олгодог гэж юм. Энийг ер нь хизэнээс тэгж олгодог болсон. Энэ талаар ер нь иргэд мэдт юм уу? За энэ талаар бол иргэдэд мэдээлэл нэлээдгүй бас мэдээллийг одоо захим орчинд бол тараа материал байдлаар бол ингэж хүргэж байгаа. Энэ нь бол нөгөө хууль зүйн дотоод хэргийн сайд, сангийн сайд нарын хамтарсан тушаалаар иргэд байгууллагад нөгөө гэмтэргийн талаар хөтөлбөртэй мэдээлэл авах жишг тариф гэж яаж байгаа. За үнэхээр иргэдээс ирсэн мэдээлэл нь үнэн зөв болох нь батлагдаад хэрэг нь батлагдах юм бол иргэдэд тодорхой хэмжээний тариф заасан мөнгө урамшууллыг олгодог байна. Хэдэн төгрөг олгодог? За энэ 50,000-аас 5 сая хүртэлх төгрөгөөр урамшуулдаг. Тий. Одоо малын нөгөө гэмтэргийн хүн төнгөн шинж байдал олон тооны малч гэдэг юм тийм. Зөвхөн энэ малын хулгаал, мал хулгаалах гэмтэргээр хязгаарлагдахгүй бүхэл төрлийн гэмтэрэг одоо юу гэдэг бусад орон байруулгайлах, зайлах тийм ээ. Одоо хүчин хүн амь тийм ээ. Иймэрхүү төрлийн хүнд гэмтэргийг үйлдсэн этгээдийн талаар одоо мэдээлэл өгөө тэр мэдээлэл батлагдах юм бол жишг тарифын дагуу мөнгө урамшуулах. Танай байгууллага нь одоо урьдчилан сэргийлэх ажлыг хэр сайн хийдэг гэж боддог вэ? Ямар хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ажилддаг. Facebook пэйжийн одоо хандлтын үед бол нэлээдгүй дайжгүй те. Гэсэн хэдий ч яг аймгийн хэмжээнд болж байгаа арга хэмжээг оруулдаггүй зөвхөн нөгөө ерөнхий газрын мэдээллийг шеэрлдэг гэж бид нар хардаг л да. Илүү нөгөө хандлт авах юмыг шеэрлэлд гаргаад байна гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр яг аймгийн хэмжээнд гэмтэргийн илрүүлэлт Сүхбаатарын аймгийн хэмжээнд ийм хэргийг илрүүллээч гэдэг юм уу те. Ингэж үргэлжлэн сэргийлээрээч гэдэг юм уу. Тим юм жоохон харахаа хомс юм шиг санагддаг. Таны хувьд нь яаж харддаг вэ? Яаж сайжруулах вэ? За миний хувьд бол яг мэдээж энэ цагдаагийн байгууллага бас дээр шууд удирдах халбан шууд удирдах байгууллага цагдаагийн ерхий газрын харьяа учраас бид нар одоо энэ төв байгууллагаас ирүүлж байгаа мэдээллийг одоо үйл ажиллагаанд хэрэгжүүлж ингэж ажиллаж байгаа. За урьдчилан сэргийлэх чиглэлээр бол манайх бол бас нэлээдгүй олон контент юмнуудыг хийж иргэдэд бас ингэ түгээж их ажлыг бол зохион байгуулж байгаа. Яг тэр болгоныг одоо би яг нөгөө урьдчилан сэргийлэх чиглэл хариуцж байгаа биш болохоор сайн гэж мэдэхгүй л. За тэгэхээр эцэст нь ер нь малчид ч бай, иргэд ч бай одоо өөрийгөө ухамсарлаад тийм малын гэмт хэрэг, мал хулгайлах гэмт хэрэг буруулахын тулд аймгийн хэмжээнд бид нар юу яг яах вэ? Одоо миний хувьд би одоо төвд байдаг болохоор надад бол мал хамаагүй гэдэг ингээд бас хаях тохиолдол байгаа шүү дээ. Тэгэхээр бүгд нөгөө хичээвэл үр дүнд хүрэх гэдэг юм уу? Тэгвэл хамгийн ихний алхам юу байх вэ? За мэдээж иргэдээс ирүүлж байгаа мэдээлэл иргэд одоо энэ мал хулгайлах төрлийн одоо зөвхөн мал хулгайлах гэлтгөө бусад төрлийн гэмтэргийн талаарх мэдээллийг цагаалдлагүй цагдаагийн байгууллагад мэдээлэх шаардлагатай болоод байна. Мэдээж одоо юу гэдэг иргэд маань нөгөө нэг одоо гэмтэргийн талаарх мэдээллийг одоо хэлэх юм бол цаашид өөртөө үсэх сөрөг үр дагаварч гэдэг юм уу тийм ээ. Тийм байдлаас шалтгаалаад одоо өөрөө мэдж байгаас гэсэн хэлэхгүй ном дарагдуулдаг юм асуудал. Тийм айдас байгадаг тийм асуудал байгаа. Тэгэхээр тийм айдасгүйгээр цагдаагийн байгууллагад гэмтэргийн талаарх мэдээллийг түргүүлж урахаа мэдээлж явах шаардлагатай.
За зав гаргасан баярлалаа. За баярлалаа.